Сайн байна уу? Би хөтлөгч Насны Эрдэнэ байна. Би Бяцхан Монгол цэцэрлэгийн бэлтгэл 2 бүлэг суралцдаг. Би хөтлөгч Өнөр байна. Би бас Бяцхан Монгол цэцэрлэгийн бэлтгэл бүлэг суралцдаг. Өнөөдөр бид хоёр Монголын уламжлалын цагаан саярын баярын талаар мэдээлэл өргөнэ. Тэгээ 2 сар Монголын уламжлалт баяр цагаан сарын бол битүүний өдрийг заншсаас хүүхдүүдтэй тайлбарлаж өгье. За тэгвэл бүтүүлэх ёсноос эхлэе. Монголчуудын тэр дундаа малтын хувьд хамгийн том баяр нь юмнаа. Өвлийг өнтөд авснаас нэмсний уран цагийг өгтөж байгаа гэд маш олон утга учиртай баяр юм аа. Цагаан сар бол миний хамгийн дуртай баяр. Аавч өвөө эмээтэйгээ зогсдог. Бас айс хоцороо бүх тоорноо зузгаад бүх айсуудаа цай узгадаг. Айс босгон бэлүүлдэг гоё баяр. Насны Эрдэнэ цагаан сарын өмнөх орой битүүний орой битүүн гэдэг нь ямар учиртай юм бас? Аны хамгийн сүүлийн сар гадаггүй харанхуй ч юм байдаг учраас битүүнгүй шинэрлээ. Энэ өдөр бүх зүйл дүүрэн битүү байгаад ёстой утгаар тавгийн эдээ засав багч сав сулгаа дүүрэн барилгыг хичээдэг. Битүүний өдөр тавгийн эдээ засахдаа тухайн айлын өрхийн тэргүүний наснаас хамаарч хэдэн үеэр засгаа шийддэг. Ахмад наснууд 7 үеэр, дунд наснууд 5 үеэр, залуучууд 3 үеэр засч болдог. Мөн төрийн яслын арга хэмжээнд 9 үеэр засдаг. Өндрөө танах тавгийн эдэгээ хэдэн үеэр засах вэ? Аамаа 38 настай учраас дунд наснд ордог тус тавгийн эдэгээ 5 үеэр засдаг. Зөв шүү. Чи гарын 5 руугаа ингэж гаргатаа. Хоёулаа хамт тоолъё. За. Жаргал, зовлон, жаргал, зовлон, жаргал. Ямар үгэн дээр зогсож байна? Жаргал. Жаргалаа дүүрэн байгээ гэсэн бэлэгдлээр тавгийн эдэг цондгой тоогоор засдаг юм аа. За ойлгосоо. Битүүлэх ёсыг орой нааш ингэснээс хойш идэг хамгийн ахмад айдтай цуглаж айл алганы буудыг амтаж идэж тоглож нааднаа. Тэр айл чиний нэгний өглөө цуглаж золгох учир алаг мэлхий өөрж үлдээнэ. Хүүхдүүдэд тавгийнхаа эдэг засцгаая. Миний гүрийн үсэг татган дээрээ тавиад түрээд дэр. Лам болохны баринд ос бэлдэж өгдөг ясал юм шүү. Аава. Сайхан битүүлж байна уу? Сайхан битүүлж байна уу? Сайхан битүүлж байна. Тэгшээ суугаарай. За. Залгах ёс. Цагаан сарын шинийн нэгний өглөө хамгийн ахмад айлдаа цуглаж хоорондоо долдогдог.
Ямар хүмүүс хоорондоо залгадаггүй мэдхүү хүмүүстэй аав ээж буюу эхнэр нөхөр хоёр хоорондоо залгадаггүй. Бие давхар хоёр хүү хоорондоо залгадаггүй. Яагаад гэвэл бие давхар гэдэг нь зэмлсэн эмэгтэй хүнийг хэлдэг. Ийм хүмүүс хоорондоо залгавал хүүхдүүдийн үс солиодно гэж сэлдэг. Ахмад хүнтэй залгахдаа дүү хүн ахмад хүний дохойг daarаас өргөн дэмдээ заагаа маягаар залгана. Цэцэн үнтэй залгахдаа гараа дээр даа зөрүүлэн залгана. Ямар байна уу? Сашиндээ сайхан шинжилж байна уу? Сайхан. Ямар байна уу? Амар байна уу? Сайхан шинжилж байна уу? Сайхан. Амар байна уу? Сайхан шинжилж байна уу? Сайхан. Амар байна уу? Сайхан шинжилж байна уу? Сайхан. Хөөрөгдөх залбад дуусны дараа ахмад насандаа эхэлж хөөрөг байна. Хөөргөө өгөхдөө даа талантай, бирүү булчинтай, он байна. Тарган тавтай сарууг гин. Хариудан даа талантай, бирүү булчинтай, он байна. Тарган тавтай сайхан хаварчиж байна уу? Гэх мэтэд халдсан мэндэлж хөөрөг зөрүүлдэг. Даа талантай бөрөө булчинтай онд минь сайн ороо. Даа талантай бөрөө булчинтай онд минь сайн ороо. Сайхан шинжилж байна. Шагаа наадгаа монголчуудын уламжлалт тоглоом наадгаа юм. Нүүдэлчин соёлтой монгол зонголон 5 хошуу малынхаа шагаагаар эртнээс нааш тоглоом наадаж иржээ. Шагаагаар наадах нь гар хорооны эдвийг хөгжүүлэх, сүргэн бодож зэтгдэг болох, хараа сэжрэх, авхаалт замбаа хурд нэмэгдэх, хожигдож сурах зэрэг олон талын ач холбогдолтой. Мэл буугалаа олон хэлтэй миний болог. Мэл буугараа мотор эдэрээ. Хань буугараа холбоо дөрөхтэй. Шагаагаар шагаа нислэх, шагаа харва, шагаа шүүрэх, морь уралдуулах, алан мэлхий өрөх, дөрвөн биерэх зэрэг маш олон тоглоом тоглож болдог. Битүүлэг хийхдээ хамгийн ахмад насны дээр очоод 108 шагаагаа үлж ойхоод шиний нэгний өглөө олж тоглохдоо хоолцоо болж ханд тоглодог. Алан мэлхий тоглохдоо нал зүгтэн суугаад шоо ихэл тоглоно. Хоёр нөх бүүл нүдчих бөөжигээ аль нэг хос ихний навна. Гурван нөх бүүл толгой ба сүүлний аль нэг ихний навна. Мэлхий дуусгаад хамгийн олон шагаатай нь хождог. Алан мэлхий хэдэн ч хүн тоглож болдог.
Найман зооны түүхийг нар зөө хураалсан. Намхан гөлгөө унаж дэлхийн дулаад амгсан. Нар сүлдтэй Монгол түмэн минь могоо жилөө өдөж настан буурлаа зөнгөлөн морь жилөө өгтөж байна. Юусэн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөд нарны өнгөтэй дурдан зөв эргүүлж бүслээд саран хэлбэртэй малгайгаа тэргүй юугаа гоёод сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад Ахта шагалцаа нанны цуяд зам алтан төрийн үлдтэй аймгийн булгандаа дайжаад ирэх жилийн төөг итгэлийн өнгөсөж эдэж уснага тэгээд эдгэмцэг залхаа вэжтэй тэнгэрийн өнгөтэй хатга өдөөл олгож өнцөрлээд тэргүүн сарын шинийнд инх минь залгаарай. Эзгээр инх амазгаа төрлөөрөө түсэн амазгаа төр устаараа эпэг дэпэг төр соцоороо цайхан сэнсэрээ. Намын минь бэлгэж атхандаа азийн дөрөв бэрх багтаж айгүр тинэ төр цалгаж амар сайхан шинлээрээ.
наадга атга дүүрэн шагаага ахрын ишидээр зачлаа дүүгийн хайшин шагаа дэвжээ бүрхэн унлаа хонь ямаа тимээмэр ховор даха ан хутал буулаа. Хань ямаа хоёр мөрлөгийн хоёр нүдэрээ харсан гэж үтэглээ. Тэгдэггүй юм тэнгэр задарнаа гэ тэн шуушаа имээ хошинглоо. Ардын наадгаа ёшиг эрхэмл гэж аав бидэнд шуургалаа. Ижил ижлэрэн хүндэж харуулдаг эрдээ ёшиг дөөж өрчлөө. Түүхийг нар зүү хураалсан. Намхан үлгээ унаж дэлхийн дулаад омогсон. Нар сүлжтэй Монгол түмэн могоо жилээ үдэж настан буурлаа цэнгүүлэг алтан морь жилээ өгтөж байна. Нар хураас ингэдэг дэлхийд ганцхан Монгол заяа наран дээрх далдрах эзэн Чингисээ угсаа сарьгүй сайныг бэлэглэх эзэг дэнчи жаншилтай сайхан бүхний өрөөх их мэндийн уучлалтай. Монгол түмэн сар шиндээ сайхан